Жижиг дунд бичил бизнест нөөт яагаад дарамт болдог вэ? За үүнийг тайлбарлая. За сегментүүд болохоор чинь 4%-аад аваад үзсэн. Уул уурхай экспорт аж ахуйн нэгжийн орлого дотор 50% байдаг. Санхүү, банк санхүүд болохоор чинь аж ахуйн нэгжийн орлого дотор 20% байдаг. Томоохон импортлогчд болохоор чинь аж ахуйн нэгжийн орлого дотор 15% байдаг. Жижиг дунд бичил болон дотоодын үйлдвэрлэгчд болохоор чинь аж ахуйн нэгжийн орлого дотор 15% байдаг. За нөөтийн хувьд эдгээрийг аваад үзэх юм бол уул уурхай экспорт болохоор чинь нөөт 0% байдаг. Банк санхүүд болохоор чинь нөөт бас чөлөөлөгддөг байгаа. Томоохон импортлогч болгоос чинь яасан нь гайл дээр төлсөн нөөт хасаа тооцогддог байгаа. Тэгээд гол ачаалал нь хэн дээр ирдгүүр чинь жижиг дунд бичил бизнес эрхлэгч болон дотоодын үйлдвэрлэгчд болохоор чинь нөөтийн дарамт шууд ирдэг байгаа. Ийм учраас дотоодын үйлдвэрлэгчд болон дотоодын бизнес эрхлэгчд болохоор чинь нөөтийн дарамтыг маш мэдрэг хүлээж авдаг. Яагаад гэвэл чинь 85% нь болохоор чинь нөөтөөс өөрөө хуулиараа чөлөөлөгдсөн байдаг байгаа. Анхаарал